Төсөв гэж юу вэ? Төсөв гэдэг нь одоогийн санхүүгийн нөхцөл байдалд суурлан ирээдүйд бий болох орох урсгал болон зарцуулалтыг төсөөлөн нэг жилээр гаргаж буй санхүүгийн төлөвлөлт юм. Танд санхүүгийн зорилт байгаа уу? Хэрвээ тийм бол таныг санхүүгийн зорилттой хүрэхэд туслах гүүр нь төсөвлөлт байх болно. Хэд их зарцуулалт хийхээс сэргийлдэг. Урт хугацааны зээлийн төлөлтүүдийг чухалчилдаг. Тэтгэврийн хөрөмтлөлийг хялбар болгоно. Яаралтай тохиолдлуудад бэлдэж өгдөг. Төсөвлөх үе шатууд. Ирэх жилийн нийт орлогыг таамаглах. Цайны мөнгө 7 хоногт нийт 25 мянган төгрөг. Жилийн цайны мөнгө 1 сая 300 мянган төгрөг болно. Зарим 7 хоногт цайны мөнгө илүү гарах, баярын үед дутах үе гардаг. Төсөвлөх үе шат. Ирэх жилийн нийт орлогыг таамаглах. Цайны мөнгө 7 хоногт 25 мянган төгрөг. Жилийн цайны мөнгө 1 сая 300 мянган төгрөг болно. Ирэх жилд анхаарах санхүүгийн зорилтыг тодорхойлох. Ирэх жил англи хэлний сургалт суух 3 сарын төлбөр 750 мянган төгрөг. Хөгмийн дугуйланд элсэх 3 сарын төлбөр 500 мянган төгрөг. Шаардлагатай зарлуудыг тооцоолох. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл 500 мянган төгрөг. Хэлний сургалт дугуйлангийн төлбөрүүд 1 сая 200 мянган төгрөг. 7 хоног бүрийн цайны зардал 1 сая 300 мянган төгрөг. Зээлийн эргэн төлөлтүүдийг тооцоолох. Найз нөхд болон хүмүүсээс зээлсэн мөнгөө тооцоолох. Зарцуулалтын төлөвлөгөө гаргах. 7 хоног бүрийн цайны мөнгийг хугацаагүй хадгаламжид байршуулж, өдөр бүрийн хэрэгцээг харилцах данснаас зарлагдах. Том худалдан авалт, сургалтын төлбөрийг эцэг эхийн төсвөлтөд оруулна. Сар бүр шаардлагатай өөрчлөлтийг хийх. Тухайн сард илүү гарсан цайны мөнгийг хадгаламж руу хийх. Зарцуулалтын дүнгээ гаргаж, төсвөлсөн дүнтэй харьцуулж үзээрэй. Төсвөлөлтийн жишээ нэгт. Цайны зардал 1 сая 300 мянган төгрөг. Англи хэлний сургалт 750 мянган төгрөг, хөгмийн дугуйланд 500 мянган төгрөг, хичээлийн шинэ жилийн бэлтгэл 500 мянган төгрөг. Нийт төсвийн дүн 3 сая 50 мянган төгрөг.